Жил бүрийн 8 дугаар сарын сүүлийн 7 хоногийн нийгмаар тохиодог шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор 405 дугаар хаалттай орхингаас санаачлан Монголын уран зургийн галерейтэй хамтран хориглуудын уралсан бүтээлээр миний мөрөөдлийн байшин үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнд эсгийн урлал, уран зураг, цаасан урлал, хатгамал, сэлбэр, уран дархан, наамларын уралсан 50 гаруй бүтээлүүд дэлгээгдэжээ. Мөн уран зургаар дамжуулж хоригдлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд дуу хөгжим, уран зураг хоёрыг хослуулж, сэтгэл заслын бясалгалыг явуулсан нь үр дүнтэй болсныг онцлож байна. Энэ жишээлбэл энэ миний мөрөөдлийн байшин гэдэг бол маш олон хоригдлуудад итгэл найдвар энэ процесс нь өөрөө маш их итгэл найдвар төрүүлсэн байгаа болов энийг хийж явахдаа хоригдл өөрөө эн чинь хүнээс оюун ухаанаас гарч байгаа тодорхой хэмжээний урлагийн бүтээл. Тийм учраас өөрөөсөө урган гарч байгаа энэ сайн тэр үзүүрийг яг өөрийнхөө мөрөөдөлтөөгөө ингээд хамтруулад ингээд надаа урлагийн бүтээл энэ бүтээлч ажил хийж байгаа нь тэр зурдаач гэсэн хүнийг маш тийм бүтээл тойрох дээр сайн тал руу нь оруулж гин өшөө дахиад ихтгэл үнэмшил төрүүлж гин яг гарч чад чин сэтгэлээс яг л би ийм байшин амьдран дагад хичнээн жил мөрөөдөж байгаа тархиндаа мөрөөдөж байгаа тэр мөрөөдлөө бодит үйл явдал бодит бодит зүйл болгож байгаа нь тэр хүмүүсийн хувьд бол энэ бол бас нэг сэтгэл зүйн сэтгэлгээний маш том засал болсон болоо гэж бодож байна. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан тавигдсан миний мөрөөдлийн байшин үзэсгэлэн энэ сарын 20-оос 25-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэгдсэн. Мөн энэ үеэр 405 дугаар хаалттай орхиангийн албаагчдыг урлагаар ангаахуй ивент хөтөлбөрт хамруулсан байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар үүрэг гүйцэтгэж байгаа албаагчид урлагаар дамжуулж хүнд хэрхэн нөлөөлөх арга барилыг суралцсан. Сургалтанд 25 албаагч хамрагдаж Монгол зураачдын сор болсон бүтээлүүдийг үзэж сонирхож, урлаг хэрхэн хүнд нөлөөлдгийг харуулсан театрчилсан жүжигийг үзэж сонирхжээ. Тийм 405 дугаар хаалттай орхиангийн хоригдлуудыг нийгэм сэтгэл зүйн талаас нь нэгдүгээр судлах, хоёрдугаар гэх юм бол түүнд зориулсан сэтгэл заслын аргыг хэрэглэх зорилгоор миний мөрөөдлийн байшин хөтөлбөрийг 45 хоногийн хугацаатай хоригдлуудын дунд зарлан явууллаа. Энэ мөрөөдлийн байшин бол хоригдлууд маань өөрийнхөө ирээдүй хүсэл мөрөөдлийг өөртөө цаас болгондоо шингэж хийсэн урдлан юм байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон мэдээж энэ хоригдлуудын бүтээлийг Монголын үндэсний тийм ээ уран зургийн галерейд үзэсгэлэн гаргана гэдэг бол эднэрийн хийсэн зүйл бол сайн үр дүнлэг үзүүлдэг юм а гэдгийг нэг тод жишээ байх хэрэгтэй. Мөн 45 хоногийн хугацаанд өөрийнхөө сэтгэлийг тийм ээ бүх дотоод нөөц бололцоо дотоод сэтгэлийнхээ сайн сайхан зүйлийг энийг хийж яах гэдэг бол мэдээж сэтгэл зүйн хувьд нь нийгэмшүүлэх ажлын талд нэлээд үр нөлөө үзүүлж ирсэн гэдгийг бас дурдхан зүйтэй байна.